Начиг юм амар мяраалаг хүнийг яагаад тийм сайн тараг марагны реклам дуудсан болоо гэж одоо бүр ичээд. Үйлдэг бол манай хөргөчний хоёр хаалга бол өөл харштай өдөрт бас. Гэр бүлэрээ танах юм уу гэдэг чинь. Галзуу юм байл гэдэг. Танах гэр бүлэрээ юм галзуу юм уу? Танаа даруу хүн ерөөсөө байдгүй юм уу гэдэг. Хүмүүс UB comedy үзэх гэж мөнгө өрдөг бол манайх хүн төлбөргүй гэхдээ орой болгоо үздэг. Ээж автай амар баярлалаа байхгүй. Манай ээж авч амар гоё vibeтэй амар ойлгодог болохоор амар гоё таахгүй. Сайн байцгаана уу. За та бүхэнд шинэ оны минь төргий ойдын гэр бүлээс та бүхэндээ мэдчилж байна. Манай ээж аваа чи юусаа даруу хүн бол биш байхгүй юу. Ээж аваагаа дөрөө тийм галзуу төрчихсөн. Төрсөн гэж. Тэгээд юм байна шүү дээ. Би энийдээс ингээд энийд болохоор бүгдээрээ ингээд үүрээр тэгэл нэг өглөө өдөр зүрсэн. Би бол ээж бол наа жоохон гүрийж байгаа үүрээр төрүүлсэн бол би ингээд өдөд амар гоё цагаа сууж байгаа байхгүй юу. Ээж орой намайг төрүүлсэн болохоор би ингээд өдөд хар сууж байгаа. Тэндээ ч жоохон амар хэцүү байна. Тийм шүү дээ. Манайхан ч нэрээ бүгдээрээ үжин чи өглөөний 8 цаг төрөөд, уран чи оройн 23 цаг төрөөд, эгшиг чин 16 цаг төрөөд, цэцэн Баатар 15 цаг төрсөн юм. Энэ ганцаараа орой төрсөн. Тэгээ би ийм хар юм байна. Өөргөө тэгээд би ийм хар юм биш тэгээд өөргөө тэгээд зэтрэн штэ. За тэрнээс гадна уран чи нөгөө гоё мариж нөгөө гадуур явжсэн ч хүмүүс яаж нэглээ. Тань шиг таны үеийн амар хөгшин хүмүүс над руу хараад байна. Тэгэхээр би одоо өөргөө цэл залуухан явж ийн гэж бодсон чи энэ үнэ хажууд би хөгшний тоонд орсон яаж. Насны намарт манай ээж толгцсон байгаа. Одоо өвдөгнийхөө нүд өндөр хатгах. Апугийн сайн тарганы зураг авалтанд нэр орсон хгүй юу. Тэгсэн чи нөгөө зураглаа чинь бүр гайхаад бүр үнэхээр өөрөө ингэж инээгээд байгаа юм. Нэг чи бүр тачигт л инээгээд хөлсөн чотох бүр хөлсөн гартал инээгээд те. Ихтэй би амар гайхсан шүү дээ. Би ийм таргуунийг апугийн тэр нэг сайн тараг мөрөгийн гойлог охтууд өртөө. Би начиг юм амар мяраалаг хүнийг яагаад тийм сайн тараг марагны реклам дуудсан болоо гэж одоо бүр ичээд. Тэг хамаг би тэрэг гиз үзээ татаж болчих юм чи ёо. Манайх одоо юу штэ орой болгон гэр бүлэрээ байнгын одоо баасан гаргийн шоу тоглолт манай гэр бүлд орой болгон болдог. Хүмүүс UB comedy үзэх гэж мөнгө өрдөг бол манайх хүн төлбөргүй гэхдээ орой болгон үздэг. Ерөөсө байнгын инээд хар дуу хуур одоо сүүлийн үед жоохон нөгөө юу болоод тах шиг жоохон диско клубын жоохон дуу муу одоо нэмэгдэж эхэлж байгаа гэх мэтчлээ. Байнгын манай гэр бүл орой болгон концертын тоглолттой гэхдээ заав нь юу гэж бодож байна аваснаас. Орой болгон ер нь комеди өнгө үзэж штэ ер нь. Яа. Танад ирсэн хүмүүсийн хамгийн хилдэг үг нь юу вэ? Одоо жишээлбэл танаа гэр бүлийн vibe-ыг хараад ингээд төрсөн сэтгэлээ илэрхийлэхэд хамгийн их давтамжтай байдаг үг. Гэр бүлэрээ танах юм уу гэдэг чинь. Галзуу юм байл гэдэг. Танах гэр бүлэрээ юм галзуу юм уу? Танаа даруу хүн ерөөсөө байдгүй юм уу гэдэг чинь. Манад ямар ч даруу хүн байх боломжгүй. Баян юм ширсэн. Чи нөгөө өчтөр ингэдэг нэ та ингэ. Ингэ за гац. За. Манай гэр бүлийн онцлог бол амар галзуу, чимээгүй байж чадахгүй, ам нь үргэлж хуурай байна. Ерөөсө чимээ нэг ярьсан бол тэр чигээрээ. Шууд нэг ярьсан бол хичээл дээр яасан бол тий. Нэг юмаа ярьчингууд бүр цаашаа ингээл яваалаа, лигаалаа талах малах ярин цаашаа бүр. Манай гэр бүл чинь ярингуу зогсохгүй. Тэгээ машин дэсэндээ бүр бүгдээрээ амар галзуу байдаг ш. Дууга чангалцал өстой ойрлол чарлал. Манай ээж авч амар гоё. Би ээж автай амар баярлахгүй. Манай ээж авч амар гоё vibeтэй, амар ойлгодог болохоор амар гоё таахгүй. Миний энэ нөгөө нээлттэй байгаа зан чанар ч юм уу битүүрийн бас нэг юм нээлттэй байгаа зан чанарыг манай энэ хүүхдүүд бас ингэж дуурайцсан байгаад бас баярлалын нөгөө бүрэг хичмхийн хүүхдүүд байгаад бас хэцүү те нэгэнд өөрийгөө таниулж чадахгүй бас нөгөө сурч боловсрч байгаа үедээ өөрийгөө нээлттэй байгаа би ийм хүн шиг тийм хүн шиг гэж өөрийгөө бас илэрхийлж чадахгүй байх болов гэж айдаг байсан. Тэгээ манай хүүхдүүд тэрний эсрэг юм байлээ. Одоо урангийнхаа жишээ нь тийм чөлөөтөө нээлттэй өөрөөрөө байгаа тэр зан чанарыг бас амар хөгжүүлээ гэж юу нь бол боддог. Ерөөсөө ингээл нэг нуугаал чи болохгүй ан чи тэгж болохгүй чи ингэж болохгүй гэж юу нь бол дарах дурггүй. Тэгээ тэр зан чанарыг хөгжүүлэхийн тулд өөрхөн пэйж утсыг нээгээд за тэгээ миний охин ямар ч хэл хэлсэн. Асар хяналтан дор пэйж утсныг хөгжигддөг өө тий.
Манай одоо ингээд энэ чи edit энэ нөгөө нэг янзлагч мэзлагч энэ чи сууж. Эдит найруулах юм. Үжиг хараад. Инфлюенсер болох ажлын ерхий аав ээж хоёр бол хяналттай ажлын хийн те. Одоо сошиал хуудсанд бас жоох хүүхдийг бас хамаагүй тавьж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр сошиал хуудсанд болохгүй чатыг бол урангаар ерөөсөө огтоншуулдаггүй. Чатыг хариулдаггүй ерөөсөө уранг. Тий. Ерөөсөө тэр пэйж хуудсны чатыг ээж аваар уншина. За тэгээ бусад өөрөө яг ингээд чөлөөтэй байгаа зур бичлэг бол хийн. Гэхдээ шалгуулж хийн болохгүй бүтггүй хийж болохгүй шиг. Хяналтанд дараасан явнаа тийм ээ. Намайг бичлэг хийнгүүт яагаад ингээ 3 охины ингээ нэг нь бичлэг хийгээд идэг. Манай их чинь өсвөр насны ирсэн болохоор өрөөндөө л байгаад идэг. Бичлэг хийхлээр өрөөсөө үгүй би орохгүй би яста батхтай байна. Би яста тэгээд байна гэж ордгоо. Үнэхээр манай тэгээд баг дүүг нэг хаяа нэг орно гэхээс биш ер нь бол амар даруухан өрөөндөө тэгээд нэг Roblox тоглоал байж идэг. Зураг зураал хийж идэг. Тэгээд бичлэгч өрөөсөө орохгүй гэдэг. Тэгээд айлын нөгөө нэг ганц галзуун л бичлэг хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хүмүүс тэрийг нь ойлгодог. 3 хүүхдийн гуруулангийн оруулаач гэдэг. Тийм үнэн юм ярьж байгаа сте би. Twitter тийм жиргээ байсан. Өө прокурорын ээжээс асуух зүйл байна. Яагаад ингээд 4 хүүхэдтэй. За яг жижигний нь бол ингээд ойлгож байна. 3 охин байхад яагаад ганцхан уран гонцлоод ингээд юу яагаад байгаа гэдэг. Яг үндэ охин нөгөө урангийн хэлдгээр охин том охин шилжилтийн нас руу гарцаа арай жоохон одоо нөгөө юм том хүн тал руу шилжээд байна шүү дээ. А баг нь болохоор бас нэг жоох уучраахгүй. Тэг ямарсан хамгийн галзуугаал онцолж. Тэг энэний чи өөрх нь байгаа дүр төрх нь яг л нэг яг бодит юм ямар ч хүнээс ичин санаа зовно мом гэж байхгүй шүү дээ. Тойршил хуудас ингээд дагагч гэдэг зүйл нэмэгдэхээр нөгөө хүмүүс ингээд тийм хүүхдээрээ орлого олж амьдрах гэдэг нь гэсэн бас нэг юм матсын ойлголт байна. Одоо гэрт нь бэлэг ирээл тэрч компани гэл те эсвэл тэрч рекламд хүүхдүүдэд тоглуулаад гэл. Ер нь бол тэр зүйлээс маш эсрэг байх гэж хичээж байгаа. Уранд бол прокурор гэсэн одоо хүнд бол маш их одоо рекламын санал, маш их одоо энэ тентгийн дэлгүүр хошооноос бэлэг өгье, ингээд хий гэсэн санал бол маш их ирдэг. Гэхдээ энэ бол бас аль болох татгалзах гэж хичээдэг. Гэхдээ нөгөө талаар бас энэ хүнийг онцлоод одоо бас нэг бүх зүйл одоо сошиал маркетингтэй болчлаа шүү дээ. Тэгэхээр нөгөө талаар бас нөгөө бизнес эхлүүлгээд ялангуяа би энэ дэр нэг их том компани ч юм уу те мундаг болцсон инфлюенсер, мундаг болцсон монопол болцсон одоо газруудыг сурчлаж гэхээсээ илүү одоо бизнес хийх гээд одоо би ч өөрөө төрийн албанаас гараад одоо бизнес рүү орсон хүн байгаад байна шүү дээ. Тэгэхээр бас яг ингээд нөгөө хүлд орж байгаа хүүхчиг бизнесийнхаа арга ухааныг олох гэж байгаа хүмүүст тодорхой хэмжээгээр туслах зүйлийг бол гэр бүлийнхаа зүгээс бол үзүүлнэ. Гэхдээ нөгөө юм гэдэг юм санаасаа айлхлаар утгагүй гэдэг зүйл байдаг. Тэгэхээр бүх зүйлд ийм сурчлагын маркетингээр бол гэр бүлэрээ ягаж байхгүй тэрний эсрэг бол зогсно. А яхаа аргагүй үндэсний үйлдвэрлэлээс одоо санал ирэхлээр татгалзахын аргагүй байгаа тань. Бид нөр одоо эх оронч үзлийг урдаа тавих хэвээр үндэсний үйлдвэрлэлээ заавал дэмжинэ. Үндэсний үйлдвэрлэлүүдтэй бол одоо хамтарч ажиллахад бол нээлттэй. Одоо бусад зүйл төр жоохон бас цензуртай хандахгүй бол жоохон олны одоо жоохон муу хил амыг дагуулж байгаа зүйл байгаа. Энэ бол үнэ. Анх тэгээ нөгөө нэг апо дээр зураг даруулсан нөгөө нэг автобусны буудлын дээр нөгөө нэг постеролоо тавигдсан шүү дээ. Тэрэн дээр амар гоё өөрөөгөө ингээл автобусны буудлын дээр явж байгаа л ингээл өөрөөгөө харах амар гоёсэн. Тэгэл автобусны буудлын хажуугаар явбал тэг гэр бүлтэйгээ ингээл машинсан жаа ингээл явж штэ. Тэнгүүд ингээд өөрийнхөө зурагтай таарангуут амар гоё. Үй нав карта ёстой гоё ягаас тэгэл гэдэг штэ. Сайхан гэр бүлэрээ нөгөө хөдөө 100 явахгүй юу. Тэг увсад утсан чинь нэг охин ингээл таньчингуутай ингээл тэгэл зураг ирж даруулсан чинь тэр чигээр хүүхдүүд таниал ингээ бүгдээрээ ирэл тэгээ шамбаарлаа тэгэл нөөтийн баримт тавьчаа нөгөө гарын үсэг өрсөг зуруулна гээд тэгээ тэрэн дээр л өстой за өстой би од болчихжээ гэж бодчихсан аахгүй. Тэгээ одоо хөлтэй багт байна гэдэг чи бас тэгэл нэг талтай гоё нөгөө талтай бас хөвгөлтэй бас их тийм манай гэр бүлч. Тэгэл том руу зурагт үзэл сууж байгаа чинь манай хөрөгч бол ер нь бол завсар авахгүй штэ ер нь бол энэ нэр үйлдэг бол манай хөрөгчний хоёр хаалга бол ойлхаар штэ өдөрт бас тэгэл өжил үжи ирээл нэг юм авч уран ирээ тэгэл өжи их шиг ирээл гэж байгаа Цэцбаатар ирээл тогшиж байгаа. Тэгэл ер нь манай дөрөвч ер нь бол амраахгүй. Айлын хөрөгч нэг баяр нь ёслолтын үеэр л нэг 50-аас 100 удаа өдөр тонгоод манай хол өдөр болгоо штэ. Сэлгээл ээлжлээл юу хайдیں۔ Тэгэл ерөөс ээлжлэл борцго бүх юмнуудаа ингээл ерөөс амраахгүй. Одоо ингээ номин ч юм уу одоо ингээл гэрээ ойрох их нэртэй хамт хүнс цуглуулаад ингээр. За уран бол ер нь бол нэг суурин дээр нэг талахыг бол хар талахыг бол ингээд салаад малаад түрхээч гэдэг юм өөрийнхөө маш хөвтөйхэн байдлаар ингээд идэж чинь. 3 утмуудаа. Тий 3 ут. Одоо орохор шин 3 ут талах, 3 ут боо. Тэгээ сүүг бол нэг 2-3-аар нь авч яж л юм. Хүнсний хэрэглэлээ бол амар болцсон байгаа штэ. Одоо нэг хөрөгчөө онгоол өдөрт ингээд онгоо штэ.
хар талхан дээр ингээд янз юм ерөөсөө ингээд түрхэд идэн. Хааха энэ минийгаа ингэ түрхэд идчихсэн сайхан. Гэтэ амар хэцүү байдаг юм юу гэж хог могоо шүүрдэл яахгүй ингээл гэрээ цэвэрлэлийн дараа ээж орж ирээд гэр мэрээ цэвэрлж яахгүй юугаа хийчихсэн бэ. Тэнгүүд хогоо шүүрж ангуу заавраа хогоо шүүр дээр ихлээр дургуун өрөө хайчмаар санаа. Цэвэрлж байгааг нь харахгүй цэвэрлээгүй яг жаагаар сайхан гэрээ цэвэрлсэн байхгүй тэгсэн чинь би ингээл хөрөөгөө сайхан ингээл жин том болгочаал ирээл ингээл усууж исэн чинь юм хийхгүй усуугаад энэ тэндгээ хоол эргүүлээд яваад ингээл тэрийг л амар сонир тод хараад байгаа юмээс ингээ гэр орын энэ хавар хай цэвэрлж байгаа ерөөсө харддаг. Коридорт бид нэр хоёр-хоёроо хуваарлалтай хугацаа өмсөж гардчихдаггүй багтахгүй ингэж эхэлдэж болтой бодлоо. Чи гараарай. За эхний хоёр нь таяр авчиж гараад дараагийн хоёр нь таяр гэдэг ингэж 3 хуваагдаж бодож гарахгүй эхэлдэж мөргөлдөж зэрэглэж уунж муунаад нэгнийг ороод моролдно. Амар хэцүүтэй. Манай гэр бүл ихтэй айгүй амар хурдан хувц ундраа өмсөл шууд гараа яваа заа. Энэ ард хоцор амар хэцүү. Тэгээд гараж түлээгээл энэ күүрчгээ барайл хүлээгээл амар хэцүү. Надад өмсөх хувц алга гэдэг 2 шкаф хувцтай. Надад өмсөх хувц алга ээжээ яах вэ гэл амар хэцүү манай анаа чинь. Үнэ миний хөстө сайн хэл гэр бүлтэй яг бодит байдал нь яг ийм штэ. Нөхөр бол ерөөсөө галтгаа. Би ер нь нэг тийм хоол молонд оролцдоггүй. Манай нөхөр чинь нөхрийн одоо манай хадам маавын талынхан чинь тэр чигээр тоогооч. Бүгд тоогооч. Тэгээд нөхөр бол ерөөсөө л галтгаа. Яг ажлынхаа баринд сууж байна. Ямар санда манай хүүхдүүдээс нөгөө нэг тиймшлүүд өстэй энэ гэрийн толгойлогч нэм гэж ээжтэй гэдэг манайхан бол яг л тийм нэр нь аав дээр байдаг ч гэсэн. Нэр нь аав дээр байдаг ч гэлээ. Тэгээ цаана цанхуугийн бадагч мазагч маань энэ цааж байна шүү дээ. Гэтэ хүчрэл байхгүй гэдэг сайн лээрээ бурууц. Тийм байхгүй. Сайн дураараа л галтгаал ороод идэв те. биш нөгөө манай имэж ресторан их олон жил ажилласан. Энэ Улаанбаатар рестораны хууцааны тоогоочор манай имэ 40 жил ажилласан. Тим хүн байдаг. Тэгээ саяас Алтангад Содонгоор шагнагдсан имэ маань. Тэгээ энэ манай аавын талын чинь ихэнх нь бүгд тоогооч усууд дөө тэгэхэд. Эрэгтэй хүн гэхээр нөгөө хоол хийхгүй гэртээ зүгээр байж идэг гэдэг ойлголтыг халж байгаа эрэгтэйчүүдийн нэг нь бий байгаамаа. Тий. Лайв ч болох бас амархан байгаагүй. Анх энэ пэйж утсыг одоогоос 5 жилийн өмнө өөрөө зүгээр нээж гисэн юм байна. Гэтэ би бас дотроос ингээл өөрөө амар лаг ингээл хандлт татаалаг байх болоо гэж бодсон чи бүх зүйл яг харагдаж байгаа шиг тийм байдаггүй юм байна. Асар их одоо юмыг шаарддаг юм байл л те. Одоо бизнесээ би анх одоо бас өөр сайт ч гэсэн ялгах хэлжсэн. Миний бизнес бол би ганцаараа 2 сая төгрөгнөөс л эхэлж ийсэн. Тэр бизнес маань өнөөдөр өргөжөөд одоо хамгийн анхны анхдагч хүн бол хүн нөгөө ингэдэм л шүү дээ. Би нэг зүйл рүү хараад хичээгээд тахлаар хажууд байгаа хүн за энэ минь хичээж байгаа юм чи би найзууд байхгүй бол болохгүй мэн гэсэн ойлголтоо нөхөр маань намайг 2 сая төгрөг хувцчаал коридортой тавиал өрөөл эхэлсэн чинь за би зөөхөөс гэдгээс эхлээл ингээл бид хоёр хамт ингээл гэр бүлийн бизнес эхэлсэн. Одоо ингээл хүний өөрийн нийлсэн 15 ажилчинтай 4 салбар дэлгүүртээ үйл ажиллагаа явуулж байна. За хүний өөрийн гэдэг нь юуг онцолж хэлээд байгаа гэхээр ер нь одоо нэг ямарваа нэгэн шинэ бизнес бол шууд гадны хүнтэй ингэж эхлэхээсээ илүү гэр бүлийн хүрээллээсээ хамжлага дэмжлэгнээс эхэлт юм байна. За би байсан бол нөхөр боллоо, нөхөр байсан бол ээж аав төрсөн дүүнөр орж эхэлж байна. За бид халуун ам дотроо байж ал бид хүрлцэх боломжгүй болохоор мөчрлөж гараад ерөнхийдөө одоо ажилчдтайгаа нийлээд бид нэр аав ээж хоёр төрсөн дүү гэдэг ингээд бид нэр гэр бүлийн бизнес маань ямар ч хэлсэн өргөжөөд 14 тавлал болсон байна. Тэгээ 4 салбартай. Ер нь бол салбараа өргөжөөж өшөө олон хүнийг ажлын байраар хангах одоо хүсэл бодол байгаа. Яг гоо анх лайв хийгээл нөгөө төрийн ажлаасаа гараад лайв хийгүүд хүмүүс эн чинь хэм блэ, хаана харсан блэ гэдэг дүр хайгах байсан. За тэгэл сүүлдээ яваал тасаад иргүүл хүн болгоогоос өдөр болгон хийгээд талаа. За энэ нэг ямарчил 8 хэл хийгээд тах шиг байна. Тэгээ яг манай монголчуудын нөгөө нэг хүнд өгний сонголт, өгний баялагийг нөгөө сонгож хийдэггүй зүйл байдаг шүү дээ. Зүгээр худалдаа одоо бизнес эрхлэх гэдэг үг одоо соёлтой хэлбэр үг байсаар хахад 8 панцчин гэдэг үгийг нэртээс ярьж сурцсан. Гэтэл эн чинь өөрөө маш олон хүмүүс 8 бизнесийг эрхлээд маш олон одоо бизнесийг хөл дээр нь босгоод одоо энэ улс их орны ч гэсэн эдийн засаг мөнгөний урсгалыг ч гэсэн нэмэгдүүлж байгаа зүйл 8-тай л холбоотой. Тэгэхээр энийг би бас нэг 8 гэж хэлэх бол ер нь хувь хүнд аюул дурггүй. Яг энэ чинь мэдээж л бизнес гэдэг зүйл чинь ашигтай орлоготой ашиг харахын тулд бол хийж байгаа зүйл. Нэг хэсэг бол нэг их тэгдэг байж би ч их нэлээ яад одоо намайг чи энэ хэм блэ юу лээ гэхлээр би чаашлуулаад одоо 8 ч болсон штэ 8 ч болсон гэл одоо манай пэйжнийх мод юу нь бол хүлээн зөвшөөрсөн.
Ер нь бол за энэ ямар ч гэсэн нэг лайв хийгээ 8 хийгээд амьдраад байна. Гадаад дотоод яваад тэнд байгаад байна гэдэг бол бүгд түлийн зөвшөөрөөд тиймдээч тийм юм уу? Ер нь бол одоо их богино одоо олон жил 8 хийсэн хүмүүсийн хажууд бол маш богино хугацаанд ороод дажгүй сан хөлөө болоод явж байгаа гэж юу нь бол өөргөө дүгнээд байгаа. Гэхдээ энэ хүрх хугацаа манаас тийм амархан байгаагүй. Хүмүүс ингээл лайв хийх маш амархан одоо ингээл пэйж хуудасд хөгжүүлчихвэл одоо ер нь өнөөдөр хоолтой онох гэдэг байна гэдэг ойлголт бол нэг талаараа маш их хөрөөсрөл. Бид нар ч гэсэн хүнд маш буруу үйлдэл дуурайлт үзүүлэх юм бол хүнд амар хэлбэр юм байна гэдэг буруу үнцгийг бас төрүүлэх юм эрсдэлтэй. Тэгээд нөгөө ингээл харахад лайв хийгээл ерөөсөө их гоё амьдрал их сайхан байгаад идэм билүү гэж бодвол үнний ард маш их хүч хөдөлмөр цаг хугацаа юугаарч уншихгүй зүйлүүд бас ингээл явж л байдаг. Тийм болохоор би бас нөгөө бизнес эрхлэх гэж байгаа болон төрийн албанаасаа гараад бизнес руу орох гэж байгаа. Би нэг одоо 8 гэж хэлж байгаа. Юу ч хийж болно шүү дээ. Тэгэхээр энэ хувийн юм руу орох гэж байгаа бизнес хийж байгаа хүмүүстэй хэлэхэд анханасаа нэг тийм бүх зүйл нэг тийм сайхан ч юм уу тийм амархан бол байдаггүй. Одоо үр хүүхдүүдэд орхихоос ихсүүлээ тий цаг хугацаа. Гэхдээ яг би энийг заавал чи мэдээж өөрийнхөө амьдралын төлөө л орхиж явж байгаа учраас нэг энийг нэг ингээд хүүхдүүдэд орхилоо гэж ялгархаж ярих бол дурггүй. Гэхдээ тодорхой хэмжээний цаг хугацаа одоо хүч хөдөлмөр хүс гэдэг зүйл бол урсч ижил энэ их амжилтанд хүрдэгээл гэж хүмүүст ер нь бол хэлэх дуртай. Эрэгтэй хөгчин бас гэхдээ бас эмэгтэй хөгтөгөд бол айгүй өөр үед юм байна. Би ч өмнө мэдэхгүй 3 охинтой байжгаад хүүтэй болоод гэсэн. Тэгээд ер нь хамт байх, тэгээд ер нь тоглох, наадах гэдэг зүйл бол эмэгтэй хүүхдээс бол тис ондоо өөр ертөнц шиг л байдаг юм нэр. Хүүхдлийн чинь хүүхд ямар их хүүсний хүүхд байсан чи ахвтай гэж бодоод идэг мөртлөө эрэгтэй хүн чинь цаанаасаа нэг ингээд одоо хүүсийн нөгөө давнгон байдал гэрт ингээд бий болоод тахлаар ингээд манай нөхөр жишээ би ингээд ганцаардаа байна. Би ингээд байна тэгээд тань гэдэг ингээд эморхон ихсэд идэв юм л. Тэгээд битээр чинь төлөвлөөд нэлээд төлөвж за одоо л хоёлаа яг хүүтэй болох болсон юм гэж төлөвлөж байгаад хүүгээ төрүүлж исэн. Тэгээд 3 охины ардаас хүүтэй болохоор ер нь бол нөгөө арчилж өсгөж одоо өндөлөхөөс эхлээд бүх зүйл эрс өөр байд юм л. Би ч ингээд энэ 3 дээр бол ингээд нөгөө дараалсан 3 охиныг бол надад ингээ харах арчлах бол асуудалгүй байна. Тэг хүүдэр би бүх зүйлийг яг шинээр хэлээ, яг шинэ ээж болж байгаа юм шиг яг ингээ мэдрэмжтэй. Тэг ямар сандаа за чи л өөрөө хүү гэсэн чи өөрөө хараарай чи гэл нөхөртөө үйл те. Гэр бүл доторх гендерийн харилцаа бол маш тийм хэцүү байсан. Одоо тэгээд хантай болсон байна. Тэгээ бас хандаа маш их баярлалаа. Ийм хөөрхөн хүү төрүүлж өгсөнд. Тэгээ одоо манайх амбул зургуулаа болсон. Нэг охин маань байхгүй тий. Тэг нэг охин маань байхгүй байна. Эмээвтэйгөө агаарах гал агаар явсан. Тэгээд эрсгэн 3 манай 3 чинь 3 насны зөрүүтэй 3 охин. Яг 3 жилийн зөрүүтэй төрсөн. Одоо манай том охин 15 настай. Уран энэ жил 13 нас хүрч байна. Тэгээд дүүн 10 нас хүрч байгаа. Яг ингээд 3 насны зөрүүтэй 3 болж байна. Нэг л мэтгэд ингээд зэрэгцээ төсчих юм шүү дээ. Би ч анх нөгөө том охиныгоо 18 настайдаа гаргасан болохоор тэгэл ер нь л хүүхдтэйгээ зэрэгцээл одоо ч гэсэн би яг зэрэгцээл суралцаалагч юм. Алдарт их шүү, мундаг шүү өстой ийм олон хүүхдтэй гэдэг яг үндэ би одоо өөрөө бас хүүхдтэйгээ зэрэгцээл өсөд байгаа байхгүй. Хүн тэгээд том болоод өөрийгөө ээж л болно гэж боддог болохоос ш ерөөсөө өөрийн ийм алдарт их болчихно. Ийм алдарт ээж, ийм одон авна гэж ерөөсөө боддгоо юм байна. Манай гэр бүлд ч ерөөсөө юу штэ. Хидээ харахад ингээ охтууд байгаад байгаа юм шиг боловч нэг тийм охтууд чиг бол биш эрэгтэй хүүхдүүд чиг. Наа хүмүүсийг бэнд гэлээд шүү дээ. Хүүхдүүд ер нь ингээ ярьж байхдаа бэнд чиглэдэд эрэгтэйлэг. Тэгээ прокурор болох гэдэг юм. Яа прокурор болох гэдэг болоо. Зүгээр ер нь амар прокурор гэдэг мэргэжил амар гоё юм шиг надад санагдаад. Тэгээ гоё хуулийн гоё дүрмийн ингээ гоё дүрм товцомсол гоё ингээл явахаар гоё санагдсан юм шиг санагддээ. Үжин юм байна. Би гайлаар л явах хүсдэг. Гайл дээр ямар нэгэн хүмүүс буруу юм зөөвөрлөх тохиолдолд ч юм уу тийм тохиолдолд би гайл дээр зогсох амар гоё хүсдэг. Бас дүрм товт бас амар гоё өмсөхийг хүсдэг. Аав чи жоох юм байх шиг л байна. Цагдаа гэж бол арай л хэлэхгүй байгаа даа тий. Ер нь ингээд октоудаа хараад байхад их хөөрхөн зөв өмжиж байгаа юм шиг санагддаг. Одоо үеийнхэн хүүхдүүдтэй нэг харьцуулаад хэлэхэд мундаг хүүхдүүд бол зөндөө байгаа ч гэсэндээ миний охин бол насандаа ахицсан зүйлийг хийдэг. Одоо урангийн насн дээр дүүн төрсөн гэдэг чинь урангийн наснаас эхлээл хоолоо хийгээл гэрээ цэвэрлээл дүүнрээ өглөөр хичээлд нь өөрөө бас хүүхдэр яагаад байгаа шүү дээ. Одоо ч гэсэн хүүхдэр тэгсэн мэтэл дүүнрээ өглөөрөө секц дугууланд нь зөөн, хичээлд нь зөөн тэгэл ингээл айгүй хөрхөн биендээ ахицсан. Ер нь бол жоохон биеийн даалгах юмыг их сайн охтуудтай сургадаг. Тэгээ нэг жоохон хүн болох. Одоо та хэд наваг усны хүмүүс тэгдэг шүү дээ.
цагдаас гараад ер нь гэр бүл рүү гал чиглээд ингээд гэр бүлтэйг их одоо сошиалч амдшиг болчлоо те гэр бүл рүү чиглээд. Ер нь энэ гурван охины жоохон яг ийм өсвөрийг нэг ийм байгаа насн дээр нь илүү ойрхон байвал дээр юм болоо гэж бодож сонголт хийсэн. Тэр сонголт маань бас зөв юм байна гэж одоо ер нь бид нэр гэр бүлэрээ ер нь нийт ч гэсэн тэгээд өгж байгаа гэж харж байгаа.